Оюнбатын сувагт тавтай морил. Өнөөдөр та бүхэнд 2025 онд нээлттэй хийсэн үүр цайтал хэмээх аимшигын киног танилцуулах гэж байна. Ижил нэртэй видео тоглоомоос сэдвүүлсэн энэхүү кино нь тоглоом сонирхогчдын дунд баггүй хүлээлт үүсгэсэн дамжиггүй. Мэл гэх нэртэй охин өөрийг нь алах гэж дайрах багтай охиноос цогтох гэж оролдоно. Гэнэт өнөөхөр түүний өмнө зэвсэг орчихсон зогсож явах болно. Охин хашгирч алуурчин дахиж өгмээргүй байгаагаа хэлнэ. Энэ үгээр бол тэр өмнө аль хэдийн хэд өгчихсэн болохыг илтгэнэ. Багтаа алуурчин зэвсгээ ашиглан охиныг алах болно. Жилийн дараа хэсэг найзууд Мэл охины алга болсон жижиг хот руу түүнийг хайхаар явж байгаа болно. Тэдний Кловер, түүний экс болох Макс, Наны нэрт охин болон түүний найз залуу Абель, Аз найзыг Меган гэдэг. Тэд хотод ирээд супермаркетын өмнө зогсож Мэлийн алга болохоос өмнө хийсэн видеог тоглуулах болно. Видеон дээр Мэл алга болохоос өмнө тэдний байгаа газар бичлэг хийсэн нь харагдана. Кловер бол Мэлийн дүү өгөөд найзуудыгаа дагуулan түүнийг хайхаар иржээ. Кловер дэлгүүрт орж дэлгүүрийн эзэн хийлээс жилийн өмнө алга болсон эгчийнхээ талаар асууна. Хийл түүнд ойрхон газар Глориг их хөндий байдаг. Тэрний хажуугаар өнгөрсөн хүмүүс алга болдог тул тийшээ очивол эгч нь олдож магадгүй гэж хэлнэ. Кловер гараад найзуудтай үүний талаар хэлж машиндаа суун Глориг хөндий рүү явцгаана. Гэвч самдаа тэдний сэтгэл санаа докторгүйжиж айж эхлэх ба ядж байхад хүчтэй шуурга замданд дохионо. Гэсэн ч зорьсон газраа очтол шуурга гинэт намдна. Тэд гайхсан ч учрыг нь олж чадсангүй. Машинаас гарахад тэдний өмнө дэм буудал байж байна. Дотор нь ортол эзэнгүй байв. Наны буудал доторх сонин илсэн цаг болон зочдын дэвтрийг хараад өөрсдийн нэрийг бичиж эхэлнэ. Абель өрөөнүүдээр явж хачирхалтай зүйл болох болно. Том самбар дээр алга болсон хүмүүсийн зураг байх ба дунд нь Мэлийн зурагч байв. Нэний зочдын дэвтрийг эргүүлж байтал Мэлийн нэр хэд удаа бичигдсэнийг олж харна. Тэр найзуудаа дуудан үнийг харуулна. Тэд бүгд юу болоод байгааг гайхаж өнгөрнө. Шөнө болоход Наны илсэн цаг нөгөө тишээ эргэсэн байгааг анзаарна. Тэр бусдаасаа энэ талаараа суухад оролцсон хүн байхгүй байв. Гэтэл буудлын гадна сонин чимээ гарч тэд гадаа гарч шалахад машин зогсоолоосоо хөдөлсөн байв. Гадаа хинч байгаагүй ч тэд сандралдан буцсан дотогш орж нуугдав. Гар утсан сүлжээгүй тул байшин дотроос ажилдаг утас хайв. Суурин утас олсон ч залгах товчлоор байсангүй. Наны жигтэй чимээ сонсож дуу гарсан өрөөнд очиход дөнгөж саяхан Абелийг алсан багтаа алуурчинтай тааралдаж түүнд мөн алуулна. Кловер, Макс, Меган нар хашгирах чимээ сонсож араас нь ирсэн ч түүний цогцсыг олно. Багтаа алуурчин араас нь хөөх үед тэд зогтож нуугдцгаана. Меган хувцсны шүүгэнд Макс, Кловер хоёр хаалганы ард нуугдав. Багтаа алуурчин Макс руу ойртох үед тэр сандал барьж агаад араас нь химх зохино. Хачирхалтай нь багтаа алуурчинд нөлөөсөн ч үгүй. Тэр зэвсгээ авч Максыг алаад дараа нь шүүгээг онгойлгон Меганыг чирж гарах нь толгоогоор нь үхтэл шал мөргүүлнэ. Кловер бүхнийг харж айж байлаа. Тэр чимээг бүхэн гутга авч багтаа өнрөө дайрч хотолов. Гэсэн ч алуурчинд огтхонч нөлөөлсөнгүй. Кловер буудлаас гарч ойроо зогтно. Тэнд өөрийн эгч Мэлтэй таарна. Гэсэн ч эгчтэй хурж очихоос өмнө багтаа алуурчин гарч ирэн Кловерыг алж орхино. Хэсэг хормын дараа элсэн цаг дахин эргэж өдөр дахин эхэлнэ. Кловер болон найзууд нь өөрсдөө амьд болохыг мэднэ. Тэд бүгд гайхаж шоконд орон юу болоод байгааг ойлгосонгүй. Буудлын хаалга өөрөө онгойж хаагдаж байв. Тэд ч хурдхан шиг хаав. Меганд энэ газар нэг л хачин мэдрэмж төрүүлж байгааг хэлэн ямар нэг муу зүйл болох нь гэж бусдаа анхааруулна. Үүний дараа тэр чанхаар хашгирч байтал тог тасран гэрлгүй болно. Меган алга болжээ. Хасаагүй хайсны эцэст түүнийг алга болсон хүмүүсийн зургийн өмнө байхыг олно. Тэр алга болсон хүмүүсийн сүлд хэлсэн үгийг тасралтгүй давтаж найзуудтай буудлын руу хэнийг ч оруулж болохгүй гэж хэлнэ. Меган эцэст нь өгчээ. Хормын дараа буудлын хаалгыг тогшихыг сонсов. Хаалганд ойртоход Мэлийн хоолой гарч дотгошоо оруулахыг гуйна. Кловер хаалгыг онгойлгохтол эгч нь тэнд байсангүй. Хачирхалтай нь өмнө огт байгаагүй байшин тэдний өмнө оршиж байх нь тэр. Гэнэтхэн 90 бусын далдын хүч Кловерыг байшингаас татаж онгов. Найзууд нь аврахыг оролдовч бас өөр хүч буудлын руу буцаан татаж хаалгыг хаасан тул тусалж чадсангүй. Кловер эсрэг талын байшинд ороход аимшигтай хөгшин шулам суучсан мэдээ үзэж байх ба тэнд нь хотын уурхай дэлбэрэлт болж 1000 гаруй хүн амиа алдсан болохыг мэдээлж байв. Кловер буцаж гарахыг оролдтол шулам гинэт босож зогсон. Түүнийг алахын өмнө түүнд хоёр сонголт бий гэж хэлнэ. Айцтайгаа нүр тулах эсвэл энэ газрын нэг хэсэг болох. Гэсэн ч Кловер тэр даруйдаа өгчээ. Макс хаалгыг онгойлгон Кловерыг аврах гэж оролдогч Абель түүнийг зогсоож эндээс эргэж харалгүй зогссон цорын ганц зөв арга гэж хэлнэ. Макс түүн рүү хашгирч Кловер тэдний сайн найз учраас орхиж явж болохгүй гэлнэ. Найз нь түүнд хэрэг Кловерийн сэтгэлийг буцааж татах гэж оролдож буйвал хэрэггүй. Учир нь Кловер түүнд хайргүй болсон гэж хэлнэ. Макс уурлан эндээс гардаг юм бол түүнтэй тангараг тасарна гэдгээ амлав.
Тэгээд тэр буудлыг орхин явна. Нааны Абелд урам хугарч амиа батсан улчгараар дуудана. Гэсэн ч Абелд тэдэнд өөр сонголт байхгүй. Машин байшингийн урд буцаад ирсэн байгаа тул найз охиндоо цуг зогтож тусламж дуудаж ирэй гэж хэлнэ. Энэ хооронд Макс шулмын байшинд хүрч очижээ. Хаалгаар ортол хараагдсан Кловер баг өмсчихсэн зогсож байх ба түүнийг шууд алж орхив. Энэ үед Абель нааны хоёр машин зуужээ. Гэсэн ч зугтаж чадхаас өмнө багтаа хүн гарч ирэн тэднийг ална. Бүгд өгсөний дараа 9 цаг дахин эргэж тэд бүгд дахин амилж өдөр дахин эхэлнэ. Тэднийг алаад буй зүйлс бол 20 жилийн өмнө дэлбэрэлтэнд өртөж өгсөн хүмүүс болохыг тэд ойлгож эхэлнэ. Мөн цаг хугацааны зогсолтгүй эргүүлэгт гацчихснаа мэддэг. Шөнө бүр янз бүрийн аимшигтай үхлээр үхэж мэддэг болжээ. Тэд ванны өрөөнд нуугдан дотроос нь цоожилж нар мандахыг хүлээхээр болов. Учир нь шулам Кловерыг алхаас өмнө түүнд хоёр сонголт бий гэж хэлсэн. Нэг бол шөнийг давж гарах, эсвэл шөнийн нэг хэсэг болж энэ газрын чөтгөрийн зүйлстэй нүр тулах. Аман цангасан тул нэг нь гоожуурыг онгойлгон усууж бусаддаа дамжуулахад бүгд уух болно. Удалгүй Абелийн бие муудаж цусаар ханиалгаж байснаа хэдэн хэсэг болоод дэлбэрчихнэ. Бүгд айсандаа хашгирч усанд хараал шингэсэн тул тэд ч бас үхэхээ ойлгоно. Дараа нь найны дэлбэрнэ. Амьд үлдсэн хэд ванны өрөөнөөс цогтон гарна. Мэг нь өвдөлтөө мэдэрч эхэлснээ удалгүй хөлн дэлбэрнэ. Тэр уйлж тусламж гуйж байв. Найзууд нь яхаа мэдэхгүй зогсож байв. Түүнийг эзэн огцон томорч эхэлснээ дэлбэрч тэр өгдөг. Макс ч бас дэлбэрсэн тул одоо ганцхан Кловер үлджээ. Тэр шалан дээр сун ээлжээ хүлээн. Гэтэл сонин зүйл тохиолдов. Супермаркетын эзэн хийл орж ирнэ. Түүнд хэлэхдээ тэд айцтайгаа нүр тулахаас нааш энэ цаг хугацааны эргүүлгээс гарч чадахгүй гэж хэлдэг. Ингээд Кловер бас дэлбэрдэг. Ингээд элсэн цаг дахин эргэж тэд дахин амьдарцгаана. Кловер босоддоо хийлийг харсан тухай мөн энэ учир шалтгаан тэр болохыг хэлдэг. Тэд буудлаас түүнтэй холбоотой юм байгаа эсхийг хайж эхэлдэг. Тэд хийлийн үнэмлэхийг олж түүнийг сэтгэл мэдрэлийн эмч болохыг мэднэ. Мөн засгийн газрын алдаатай ажиллагааны улмаас уурхаад дэлбэрэлт болж хот газар руу цөмөрч 1000 гаруй хүн амин өргөцсөн тухай мэдээг хуучин сонины хуудасаас уншдаг. Тэд үргэлжлүүлэн буудлыг судалж байтал хаалганы цаана урт хонгил байгааг олдог. Гэсэн ч хаалгыг хурдан хаажээ. Макс хуучны видео хурцаг болдог. Хурцгийг тоглуултал зорчирдмол зөвлөлт олж гарна. Нэг эрэгтэй сонин газар хоригдож хийллээс сулахыг гуйтал хийл татгалзаж түүнийг үргэлжлүүлэн уг газарт хит тоноолоход эрэгтэй мангас олж шуурдаг. Хийл хүмүүстээр туршилт хийдэг байсан илэрхий болов. Тэр видеон дээр туршилтанд орсон хүмүүс айдастай зөндөлж 13 хоногийн дотор нь булчингийн өөрчлөлтөөс олж шаналдаг гэж хэлдэг. Туршилтанд орж буй хүн айдас сул дорой байтал сэтгэл санааны зөвхөрлөлдөө автан Вендиго нэрт адгуус олж хувирдаг. Энэ мөчөд Кловер болон найзууд нь хийл хүмүүсийг Вендиго нэрт амтан болгох гэж туршилт хийдэг болохыг ойлгоно. Гэнэт радио асаж хийлийн хоолой сонсогддог. Кловер түүнд хандан энэ газараас гарах хүсэлтэйгээ хэлдэг. Тэр хариулахдаа тэдний нэгэн заавал өөхөх шаардлагатай гэж хэлв. Тэр хэнийг нэг золиослох хүсэлгүйгээ хэлж нүүр тулж уулзах саналтайгаа хэлв. Тэр зөвшөөрч түүнийг ойгтуулвал хүлээж бай гэв. Кловер тэр дараа найзуудаа орхин ойроо ганцаараа явна. Бусд нь түүнийг зогсоох гэсэн ч чадаагүй тул араас нь аврах гэж явдаг. Араас нь явж байтал Вендиго амтан тааралтанд тэднийг алах гэж оролдовч тэд зогтож чаддаг. Энэ үед Меган зогтон гүйж байтал газар доорх байшин руу цөмрөн унахад нэг Вендиго гарч ирэн түүнийг чирж явдаг. Макс Кловерыг нэг амтан алахын өмнө хурж ирэхэд тэр хоёр биенээ алахыг хүснэ. Ингэснээр өдөр дахин эхэлж тэд шин төлөвлөгөөтэй гарч ирэх болно гэв. Макс зөвшөөрч хэлсэн ёсоор болгов. Тэд бүгд өгөж өдөр дахин эхэлж бүгдээрээ буудалд зэрцгээжээ. Гэсэн ч энэ удаа Меган байсангүй. Түүнийг хэн ч хараагүй байв. Тэд цаг хугацааны эргүүлгэнд 13 өдөр гацснаа анзаарч өмнө байсан хүмүүс ч бас 13 хоногоос илүү гаралтгүйгээр Вендиго болж хувирсныг олж мэднэ. Тэдэнд дахин ч боломж байхгүй дээр хувиралт гарцаагүй ирэх болжээ. Абель утсаа нээхэд Меган хийлийн араас очиж зогсоох гэж бууга хэлсэн байдаг. Кловер бууж өгөхөөс татгалзаж найзуугаатайгаа айцд ялагдах юм бол Вендиго болж хувирна. Тиймээс эцсийн амьсгалаа хүртэл тэмцгэж ятгана. Тэд хаалганы цаадах хонглоор явж Вендиготой тааралдав. Тэд зогтож өөрөөр газар нуугджээ. Кловер хаягдсан газарт ганцаараа явж байтал өөрөө ихчтэй таарсан ч өнөөх нь аль хэдийн амтан болон хувирсан байв. Кловерт түүнийг алхаас өөр сонголт байсангүй. Айдас түүнийг эзэмдэж эргэж буцах аргагүй тул хийлийн туршилтаа хийдэг лаборатори хүртэл явдаг. Тэнд харин Меган нэг Вендиготой цуг хоригдсан байв. Кловер түүнийг хэрхэн судлахаа мэдэхгүй байв. Түлхүүрийг хайсан ч ханаас ч олсонгүй. Хийлийн офисын өрөөрөө ортол өнөөх нь аягтай кофе барьсаар орж ирв. Хийл түүнийг онцгой нэгэнгээд
Бусад айдастай автсан хүмүүсээс илүү зоригтой өвчтөн гэж тодорхойлов. Болж бөө бүхэн тэдний дотоод айдас өрнж байгаа ба зөвхөн оюун ухаанд нь үйл явдал өрнж байгаа гэж хэлдэг. Тэд энэ газрыг удирдах тэдний айдсаас тэжээгдэж байгаа гэж хэлнэ. Кловер дээд хоолойноос тусах харагдсан усыг анзаарч түүнийг уусан болгон өгтхийг санана. Хийлийг анзаараагүй байхад аягтай кофег нь тусалж буй усны доор байрлуулдаг. Хийл уусан даруйда дэлбэрч өгдөг. Кловер дэлхүүрийг нь авч Меганыг суулдаг. Бусад амьд байгаа найзуудтайгаа нийлж айдсаа дарж Вендиго амьтдыг ялдаг. Эцэст нь өдрийн гэрэл тусаж хар дарсан зүүд төгсөн машиндаа сууцхан харагдсан газрыг орхин явдаг.